Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай мото хөтлөгч Ари миний бие зааш мото Аритай хамтран хүргэдэг. Найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adva Biotics Probiotic хамтран ажиллаж байна. За мөн Your Life Simplified Tapa хамтран ажиллаж байна. Өглөөний минь дээрээ сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарвуу. Сайхан амарсан. Зя. Өчигдрийн Hot Topics-ийн нэвтрүүлгээр YouTube дээр ийм комментууд ирсэн байна. KS Сэлэнг 1211 гэдэг YouTube-ийн хэрэглэгч байна. Eurovision энэ жил үзсэн үнэхээр гал болдог шоу байлээ. Израиль дуучны дуу нь маш гоё дуу байсан. The New Day Will Rise гэдэг. Харин хамгийн хөгжилтэй дуу Эстонигийн Espresso Macchiato байсан. Singer and Dancer So Fun байлгаж чадсан. За Winner No Comment хамгийн шилдэг performance vocal байж чадсан. That's how he won гинэ. За Hot Topics top comment бичих гэж хичээх болно. Баярлалаа хоёр ари гэсэн байна. За эндээс би Life is Beautiful 7 гэсэн хэрэглэгч ингэж бичсэн байна. Өглөөний минь 2 ари 3 дахь арийг мэдчилж байна. Ийм гоё радио байдгийг Facebook-ээс мэдэж аваад өдөр болгон YouTube суугаар сонсдог шүү. Америкаас Маришка Харгитей гэж Нью-Йорк хотын Law and Order гэдэг миний дуртай цувралын гол жүжигчээ. Аав ээж нь үнэхээр тасарсан хот хүмүүсээ. Миний ах бас Трамп шүү. Бас сайхан ярихад мүлжүүртэй хүндээ гэж. Үнэ шүү. За Дэлгэр хангай TG 4174 гэдэг хэрэглэгч Унгар Будапештээс сонсдгоо ажлын өглөөг Hot Topics-ос сонсч эхлэхгүй бол нэг юм дутагдаад байдаг болсон байна лээ. 9 шидийн мэдээллийг цаг бүртэн хүргэдэг хайрын нартаа баярлаа гэсэн байна. За баярлаа. Майка даш гэдэг хэрэглэгч байна. Сайн уу ари хоёроо сонирхолтой мэдээллүүдийг шуурхай хүргэдэг үзүүштэй сонсууштай нэвтрүүлэг шүү. Баярлалаа. Швейцараас банк сонсдог. Цагийн зөрүүнээс болж нөхөж сонсдог. Швейцарын Базел хот гэж дууддаг шүү. Амжилт гэсэн байна. Харин тийм байлээ. Базел гэдэг юм байлээ. За Швейцараас, Унграас гэл янз янз улсуудаас сонсдог юм байна. Би сонсохоор үнэхээр бас гоё юм а те хаас айгу одоо сонсдог гэхээр нэрээ сэтгэл дагаад бас нөгөө хариуцлага нэмэгдэж байгаа юм шиг санагдаж шүү дээ. Энд байгаа хүмүүс төрж байгаа гэдэг. Энэ бас нэг комментиг бидгээс уншиж. За энэ champion гэдэг хэрэглэгч утсан байна. Манайхан дээр олуулаа би доор ганцаараа ажилдаг болохоор аяга угаахта та хоёроо байнга сонсож хань болдогт баярлалаа гэсэн байна. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг дэлхийд даяар ямар сэдвүүд болж байгаа тухай тавчхан бүгдээрээ базъя. За ер нь бол дэлхийд даяар хамгийн гол одоо сэдв бол улс төрийн сэдвүүд байна те. За тийм байна. За ерөөсөө хаасайг дөрвөн улсад зэрэгцээд улс төрийн сэдвүүд бол тэргүүлж орж ирээд байна. За ер нь яг сонголттой холбоотой. Энэ бол мэдээж Румын улсад саяхан ерөнхийлөгчийн сонгуул болсон. За үүнтэй холбоотой Румынд одоо сонгуул гэсэн хайлтанд 500 мянган хайлттай гарч ирсэн байлээ. За Польшид бас сонгуул болсон. Гэхдээ тэрийг өчигдөр ярьсан тийм. За үүнтэй зэрэгцээд бас Португал сонгуул болсон юм байлээ. Португалийн сонгуул болоод Португалд хайлт нь 200 мянган хайлттайгаар бас тэргүүлж байна. За тэгэхээр улсуудад бас сонгуул тэргүүлж байгаа удахгүй сонгуул болгож байгаа улсад нэгэн сонирхолтой сэдв анхаарлын төвд ороод байгаа юм байлээ. Энэ бол Солонгос улс. Солонгос манайхтай бас холбоотой нэг яриа болоод байгаа. За тэгэхээр Солонгос бол саяхан нөгөө татагдсан тийм. Юнсукёл ч одоо буусных нь оронд одоо шинэ ерөнхийлөгчөө Солонгос сонгоно. За сонгоод дараагийн ерөнхийлөгч юм болох вэ гэдэг нь ажлын хамгийн гол одоо анхаарлын төв нь бол ажлын байрын орчин, ажлын байртай холбоотой хууль, чангарах уу, сулрах уу, за ер нь ямар шуулах вэ гэдэг дээр анхаарал тавьж байгаа. Тэгээд тэр нь монголчуудын бас чухал анхаарах сэдв байж магадгүй те. Мөрийн хөтөлбөр дээрээ ажлын байрны тухай хуульчлах хэсгээр бас уралдаад байгаа гэсэн үг те. За тэгэхээр эхний одоо энэ одоо сонгуулиудтай холбоотой Румынд бол одоо яг төв үзлэг баримтлагч Никосор Дан гэдэг одоо ерөнхийлөгчийн ерөнхийлөгчд боллоо одоо 53%-аар инхүү ялсан байна. За энэ одоо Румынд бол ойр 96 оноос хойш үзэгдээгүй их одоо сонгуулийн эрс өндөр байсан 65% эрстэйгээр юм өндөр идэвхтэй сонгуул боллоо. Харин ялсан одоо ерөнхийлөгч нь бол илүү Европын нэгдмэл байдлыг зүүн төвч үзлийг баримтлан голж үзлийг баримтлан за Европтой илүү институцуудын хувьд интеграцчлагдах бодлогыг бариад явна ийм одоо нуруутай гэх юм уу ийм бодлого баримтлаж явна гэсэн юм байр суурьтай байгаа юм байна. За Польшд бол одоо тэнцсэн байгаа. Одоо 6 сарын 1-нд дараагийн шатны сонгуул дараагийн одоо даваа болох юм байлээ те.
За харин Португалид нэгэн сонирхолтой үйл явдал болж байгаа нь барууны Чега гэдэг 2019 онд байгуулагдсан нам 58 судал авч ийхүү одоо 2 дахь 3 дахь одоо намууд тэнцсэн суудлын тоогоор саяхан байгуулагдсан нам гэхэд энэ хит барууны буюу одоо яг энэ Португал үндэсний үндэстүүдийг сэдрээж орж ирж байгаа цагаачдын эсрэг бодлого за энэ одоо лалын шашинтнуудын эсрэг бодлогыг баримталж байгаагаараа ийм одоо популист байдлаар бодлого баримталж байгаа нам ийхүү маш том одоо хүчин болж гарч ирж байгаа нь онцгойлох тийм одоо юу юм бэлээ мэдээ юм лээ. Европын улс орнуудаар ер нь л нэг тийм баруунч үзэлтэй салхилаад байна тий. Тийм барууны одоо Германд бол бас одоо AfD бас нэлийн судлаа нэмсэн. За Италид байна гих мэтчлэн баруун чиглэлийн буюу яалтчгүй хүмүүс одоо орж ирж байгаа цагаачд нь асуудал үүсгээд байгаа. За Швед бол одоо яг зүүн төвд одоо социал демократаар алдартай ийм улс гэж ярьдаг. Шведэд ингээд нам жим байсан бол одоо ерөөсөө Швед байхаа болцсон гэж одоо олон тийм видеонуудыг би үзлээ л дээ яг. Тэгээ тэр юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо орж ирсэн лалын шинжтэй усуу тайван бус байхгүй байн ийм алан хэдлэх скул янз янзын террорист толлох скул нэг машин орж ирээд мөрөгчдөг ч юм уу буудлах гэл ерөөс тайван бус болцсон. Европ бол Европ биш болсон. За энэ нь одоо мэдээж амьдарч байгаа хүмүүс нь энийг дургуутч ер нь энэ цагаачдлыг болиулах, чангадах талаар л гол одоо захиалга өгөөд байгаа нийгмийн захиалга нь энэ гэж хэлж болно тийм. За Солонгост юу яригадаад байгаа вэ гэхээр Ли Жаймун гэдэг одоо энэ яг юуны ардсан нам буюу одоо түрүүний бодог Юн Сук Ёлын эсрэг намын том хамгийн хүчтэй нам. За энэ намынх нь ялах магадлал өндөр нь яг тэгэхээр Юн Сук Ёл одоо гарч ирснээр PPP нам буюу ард түмний хүч намынх нь нэр хүнд нуунсан. Тэгээд гарах магадлалтай Ли Жаймун хүмүүсийн анхаарлыг татаад байгаа уржигдэрхэн ерөнхийлөгч мэтгэлцэн болсон юм байна. Мэтгэлцэнээр ямар шүү бодлого баримталж байгаагаа танилцуулаад ингээ ярилцсан. За энэ дээр Ли Жаймуны онцгой анхаарах нэг сонирхолтой үнцг нь бол 7 хоногийн ажлын өдрийг 4.5 болгоно гэж байна. 4.5 болгоно. За энэ ардсан нам Солонгосын ардсан нам бол зүүн төвийн буюу илүү тийм халамжийн бодлого баримталдаг, илүү тийм одоо халамж талдаа анхаардаг, ажлын орчин сайжруулах, суллах гэдэг ийм байдлыг баримталдаг юм. Нам тэгэхээр Ли Жаймун хэрэг ялах юм бол магадгүй монголчуудад ер нь гаднаас ирж байгаа ажиллах хүчин ч гэсэн ажлын орчныг сайжруулах бодлого баримтлаа. Дээрс нь тэр байдгүй ажлын 5 биш 4.5 өдөртөө болгож одоо бууруулах байгаа гэдгээ өөрөө хөтөлбөрөөр танилцуулсан байна. Би түрүү Солонгосын трендийг ухаж явж хагаад нэг ийм мэдээлэлтэй таарсан. Тэгээд уншиж үзчихэд жоохон учир дутагдaltaй харна би сонгож аваагүй л дээ. Юу гэхээр ардчилсан намын гишүүн байсан шүүгч одоо нэгэн том караоке ресторанд ороод хүнээр гахаамах сүүжүү ахуулж идсэн гэдэг ийм хэрэг дунаад байсан. Тэгээд ийм хэрэг болсон гэд тийм мэдээ байсан. Тэгээд би харчаад энэ одоо тэгэл би дотроо бодчихвол ингээл орхиол гэсэн. Тэгсэн чинь нөгөө сонгуул болох гээд одоо яг нам хоорондоо дайсагнаад байгаа болохоор л ингээл нөгөө ардчилсан намын шүүгч сөөжүү сангивсаалын ахуулчлаа гэл тийм юм болоод байгаа юм байна. Тийм байна. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орохоос өмнө хамтран ажиллагчдад танилцуулах юм байна. За манай нэвтрүүлэгтээ ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Advabiotics probiotic хамтран ажиллаж байна. За манайхын ачит фарм гэж чэйжлээд аваарай. За яагаад энийг чэйжилж авах хэрэгтэй вэ гэхээр манай хүн ам цөөхөн. За тэгээ хүүхдийн тоо цөөхөн болохоор одоо Европын чанартай том брэндүүдээс им авах гэхээр хүн ам буюу хүүхдийн тоо хүрдгүүн байна. Тодорхой стандарттай байж ич тэр чанартай брэндүүдийн имийг оруулж ирд юм байна л да. Тэгвэл энэ ачит фарм гэдэг одоо гэр бүлийн хоёр одоо эхнэр нөхөр хоёрын эхлүүлсэн бизнес. Эхнэр нь болохоор одоо хүүхдийн сэхний эмч, нөхөр нь дотрын эмч. За тэгээд зөвхөн хүүхдэд зориулсан энэ ингээд им бэлтгэлүүдийг одоо Португалийн ч гэдэг юм уу те Францын ч гэдэг юм том брэнд одоо имийн том фармуудаас оруулж ирж байгаа юм билээ. За одоо өнөөдөр бит хоёрын танилцуулах гэж байгаа энэ хүүхдийн ашигтай бактери цайр 10 мг-тай энэ одоо digestion and immunity гэдэг бактери бол маш чухал. Яагаад чухал вэ гэхээр бүр чэйжилж аваад ялангуяа бага насны хүүхэдтэй айл бол гэртээ нэгийг заавал тавьчих хэрэгтэй. Хүүхэд гүйлгэлээ цайраас нь өглөө гүйлгэлт нь зогсно. Бүр энэ нь бүр нотлогдсон. Цайр ийм ач холбогдолтой гэдэг юм шүү дээ. Гүйлгэлт зогсоодог тийм шинжтэй гэсэн үг юм байна те. За Advabiotics сахар агуулаагүй. За тийм учраас ямар ч харшилт төрүүлэхгүй эсрэгээр харшилт диатезийн үед бол тун тохиромжтой бүтээгдэхүүн юм байна. За ингээд диатезтэй хүүхдүүд ийм олдохгүй хэцүү байгаад байдаг тийм. За тэгээ бусад одоо төрлийн ийм төрлийн бүтээгдэхүүн сахартай байгаад диатезийг өдөөчих гээд байдаг. За харин Advabiotics бол сахар агуулаагүй мөн глютен
лактоз агуулаагүй. За тийм учраас глютен болон лактознд мэдрэг хүүхдүүд сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа. За тэгэд эмгэгтэй хүмүүс бас шууд хэрэглэх боломжтой. Халаалт тэмдэглэгээтэй ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд би чи өөрөө нөгөө цайр хүний биед ямар их хэрэгтэйг өөрөө мэдэрсэн л те. Миний бид одоо нөгөө одоо 30 нэмэх байх үед мэддэгдээгүй 35 нэмэх болонгууд биед цайр дутагдаад ирсэн чинь хүний арьс чинь ингээ арзаагаад барзаагаад эхэлт юм байна. Тийм үү? Тийм. Бүр ингээд нүүрний арьс хүртэл арзаагаа. За би энэ өөрийгөө цайр дутагдаад байна гэж ойлгохгүй. Би ус баг уугаад байгаа юм байна гэж бодвол заяасан. Баг ус уугаад. Баг ус уугаад байсан чинь нөлөөлөхгүй байсан. Тэгээ би өөрөө одоо ингээд цайр ууж байгаа. Тэгмүүд цайрыг дангаар нь уунгууд дотор мохоор гэдэг өдөрчин дотор мохоор гэдэг. Тэгэх юм бол эдний энэ одоо тэ сүүнд, жүүсэнд, усанд найруулж удаг энэ хүүхдэд зориулсан цайр би өөрөө ууж үзсэн л тэ. Надад 3 чайхыг бараг өгсөн баг эднийх. Тэгээд уунгууд өдөрт нөгөө нэг ингээд одоо тэр бөөлж муураага мэдрэмж төрөхгүй. За тэрнээс гадна 10 мг цайр чинь 1 кг дахиад юм баг. Эсвэл 200 г хүрээ маханд агуулгад юм хэрвээ бид хүнсээрээ олж авъя гэх юм бол тэгээд нэг жоохон хүүхдэд 1 кг дахиад юм өгнө гэж байхгүй зү. Тэгэхээр яг эдний одоо энэ Adva Biotics-ийн Kids Max гэдэг энэ одоо 10 мг цайртай ашигтай бактерийг гэртээ аваад тавьчихвал үнэхээр хэрэгтэй юм билээ гэдэг би бүр өөрөө ингээ бага насны хүүхдтэй бол би авч тавих л байлаа бүр. За тэгэхээр олон улсын хүүхдийн өвчний цогц менежментэд 10 мг гэсэн нэг заадаг юм байна. За энэ заалтын дагуу цайр 10 мг агуулсан ашигтай бактери эслэхтэй Adva Biotics-ийг та бүхэн ачид форм хүүхдийн эмийн сан одоо ханган нийлүүлэх бүх эмийн сангуудаар албаас хэрэгтэйгээр борлуулагдаж байгаа. Та авч болно. Adva Biotics цэг Mongolia гэдэг тавил албаасны пэйж нэгээ та бүхэн лайк дараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хамтран ажиллах утсаар мэдээлэл авъя гэвэл 9192 96 98 байна. 9192 96 98 манай нэвтрүүлэгтээ Adva Biotics Probiotic хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hotopix нэвтрүүлгийн дараагийн сэдв юу вэ? За дараагийн сэдв би дуудана. Энэ одоо Америк нэгдсэн улсад одоо ерөнхийлөгч Трамп бүрэн эрхийнх нь хугацаа 1 сарын 20-нд эхэлснээс хойш өнөөдөр яг 4 сар нь болж байгаа юм байна шүү дээ. За энэ 4 сарын хугацаанд 6 хуулийн дээр гарын үсэг зурсан. За тэгвэл би 6 дахь хуулийн талаар өнөөдөр ярьж өгөх гэж байна. Энэ 6 дахь одоо гарын үсгийн ерөнхийлөгчийн гарын үсэг зураад байгаа 6 дахь хууль Америкт гэлтгүү. Дэлхийд дахинд Монголд ч хэрэгтэй хуулаа гэж би бүр үнэхээр түрүү уншиж байхдаа бодлоо. За яг ямар хуулийн төсөл ингээд батлагдаад гарын үсэг зурагдсан бэ гэхээр чи үш авалтын порно гэж сонсчихсон уу? Порно гэж. Тэг revenge porn гэж сонсч илсэн. Hotopix-оор л хэд удаа үүнтэй холбоотой мэдээлэлд орсон тий. За ер нь ингээд одоо тий сайхан үерхэжтэй ингээ хайртай дуртай гэж явж байгаа салсан хүмүүс бие биенийхээ одоо нүцгэн байгаа зураг хамтдаа хийсэн тэр одоо нэмэх хорныг бичлэгүүдээ одоо порно сайтууд дээр байршуулах ийм тохиолдлууд зөндөө байдаг. Ялангуяа эрэгтэй одоо хуучин найз охиныхоо тий. За нэмээд одоо сүүлийн үе чинь deep fake гэдэг алгоритм хөгжсөн болохоор одоо чинь ингээд би чамд дургуулхлаахаа чиний царайг аваад нэг нүцгэн залуугийн биен дээр нь ингээд оруулаад тэрнийг ингээд порно бичлэг болгож цацах ингээд нүцгэн бүрэн бүрдсэн. Баярлалаа. Мангар штэ. За тэгсэн чинь одоо чинь ингээд Америкт нэг юм хэрэг гарсан байхгүй юу? Нэгэн одоо баг сургуулийн багшийг тухайн сургуульд нь ажилладаг нэг багш нь ингээд эргүүлдэ дээжлээ эмэгтэй багш. За багш болохоор эмэгтэй багш нүүр өгөөгүй. Тэгсэн чинь нөгөө залуу ингээд дургуун хүрсэндээ эмэгтэй ингээд зургийг аваад толгойг нь аваад штэ. Deep fake алгоритм дээр ашиглаад порно бичлэгийг хийгээд цацсан. Маш боломжтой. Тэгээ энэ хэрэг ингээд гараа шүүх дээр очиж исэн тухай 400 шүүганаар өмнө нь орж исэн бол одоо болохоор тэргүүн хадагтай Melania Trump-ийн ингээд одоо маш их дэмжлэгтэйгээр одоо энэ revenge porn буюу өш хонзонгийн порногийн эсрэг хуулийн төслийг баталсан байна. Энд чинь ялангуяа бага насны хүүхдүүд дунд бас их ажиглал өсвөр насныхны дунд их өргөн тараад байгаа юм байна. Одоо чинь технологи хөгжсөн болохоор 13 14-т юу ч мэдгүй хүүхдүүд очивол ангийнхаа охины царийг нь аваад порн бичлэгүүд дээр тавьчихдаг. За тэр нь одоо энэ тэн сайтаар таарна. Тэгээд сүүлд нь тэр охины одоо амьдрал хид хідэн баг амиа орлого болж исэн би баг буруу санааг бол болж исэн санаж байна. Ер нь нийт хэрэгэл юм асуудалтай байгаа сэдв те. Саяхан билүүд Сингапур болоо Малайз зүүн өмнөд Азийн нэг оронд 10 жилийн хүүхэд ангийнхаа охтуудын зургийг аваад бас ингээд порно болгоод тэгээд хөвгүүдэд маш хямдхан хитэн сингад доллар орчуулсан зарж исэн тухай бас мэдээлэл цацагдчихсан. Тэгээд за өмнө нь болохоор ингэдэг байсан. За одоо болохоор миний ч юм уу чиний ч юм уу бичдэг порно сайт дээр гарчлаа. За үнийг устгуулъя гэд порно сайтад хандангууд устгадгүй байсан. Яаж ингэ те эн чинь манай ингээ бүтээгдэхүүн буюу одоо тухайн хуулийнхаа дагуу ингээ устгах шаардлага байхгүй гэдэг үсэн бол одоо хэрвээ энэ одоо бичлэг
одоо өөрийнх нь ингээд те хүсэл зорилгын эсрэг тэр сайт дээр тавигдсан бол 48 цагийн дотор устгах энэ эрх зүйн Үүрэг хүлээж байгаа юм тийм. үүргийг тухайн одоо порно сайтууд ч юм уу одоо dark web дээр байгаа сайтууд ч юм уу хүлээж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ бол ингээд ганцхан Америк гэлтгүүд дэлхийд дахинд авуу штэ цааш нь ингээ хэрэгжүүлээд бас батлуу штэ хуулийн болов гэж би хараад байгаа. Ихний л алах юм байна. Яг тэгэхээр тавьж байгаа хүмүүст уг нь бас хариуцлага тооцдог болоог байгаа юм байна шүү дээ тий. Одоо жишээ нь би чамайг ингээд зэвүүрхэд дарамтмаар санагдангуудаа зургийг тавиад бичлэг тавьчин тэрнийхээ өмнө хариуцлага үлээхгүй одоохондоо. За тэрнийг бол нарийн одоо хуулийн манд ч уншсангүй. За ихний яг ямар ч гэсэн порно сайтуудад бол ийм шаардлага тавьж байгаа юм байна. Одоо хүсэл гаргасан бол заавал авах хэрэгтэй тий. 48 цагийн дотор заавал устгах. Том алхам байна тий. За дараагийн сэдв лөө бүгдээр орцгоё. Дараагийн сэдв Джессика Симпсон. За Джессика Симпсон гэдэг хайлт Америкийн нэгдсэн улсад 100 мянган хайлтаар яг одоо бүр яг нэгт явж байна. Тэргүүлж байна. Джессика Симпсонтой холбоотой нэлээд юм ярина. Тэгээ Джессика Симпсон гэхээр манайхан бас орон гарын санаад байж магадгүй. Ягаад гэхээр энэ бас нэлээд эртний дуучин. Дуучин. За тэгээ Джессика Симпсоныг би өчигдөр жоохон судлаа. Нэлээд бас юутай л одоо хөгжилтэй л одоо дуучин юм байна. Джессика Симпсон бол маш алдартай дуучин, маш үзэсгэлэнтэй тухайд гарч ирсэн. Яг л Бритни Спирс, Кристина Агилератай зэрэгцэж гарч ирж ирсэн юм шар үстэй бүсгүй. За тэр дээрэс нь 98 Degrees гэдэг нэг алдартай хамтлаг байсан бой банд хамтлаг. Энэ дуунд нь бол би өстой бүх дуунд дуртай байсан санаж байна. За түүний дуучин Ник Лачитай гэрэлсэн. Гэрлээд 2000 одоо гэрэлтийн жилүүдтэй анхны одоо ийм реалити шоунд энэ хоёр ч орж исэн. За тухайн үед л одоо Холливуудын Power Couple гэж нэрлэдэг тийм хамгийн хүчрэхэг хоёр супер хоорондоо гэрэлсэн бас тохиолдлуудын нэг. За тэгээд энэ одоо багаас нь залуугасаа л одоо ингээл олон нийтэд ил байгаа л ингээ явж исэн Джессика Симпсон. За энэ жилийн American Idol гэдэг тэмцээний шүүгчээр оролцож байгаа. Шүүгчээр American Idol гэдэг бол бидний нөө авиаслаг монголчууд гэдэгтэй адилхан яг л тийм төрлийн одоо франчайз том нэвтрүүлэг тийм. Америкийн шүтээ ингээд. За Америкийн шүтээ ингээд нэрлэдэг. За энэ одоо нэвтрүүлэгт шал өрөлдсөн ба шүү дээ. ямар болчих? Шал өөр энэ одоо бас Озимпику. Озимпику. Яг торсон хүмүүсийг одоо Озимпику л гэж харддаг болчихсон шүү дээ. Энэ одоо өөх гэдэг шиг юм болох. За Джессика Симпсон тэгээд шүүгчээр оролцоод уржигдэр дуудуулсан. За шүүгч чинь одоо шүүж байгаа хүн чинь өөрөө дуулвал нэлийн бас мундаг бусдыг шүүж байгаа юм бол лагл дуулах хэрэгтэй үстэй тий. За тэгсэн чинь Джессика Симпсоны дуулж байгаа дуу нь одоо ер нь л тоохгүйсэн. Би өчигдөр хүчээр сонслоо. Яг нэг тийм гоё муухай бол дуулахгүй байгаа юм. Гэхдээ нэг ингээд байгаа байдлыг харахаар нэг жоохон юм тухгуудмаар нэг жоохон эвгүй дуулаад байгаа. За ингээд фэнүүд түүнийг юу гэсэн бэхээр ямар ч бэлтгэлгүй авиастай мөртлөө ерөөс ямар ч техник алгаа ерөөсөө. Тэгэд шүүгчт нь хамгийн гол нь сууж байгаа байж байгаа байдлыг харахаар бүгдээр ингээд тухгүй нэг гоё харж ингээд дэмждэг штэ. Бүгдээр кринж үзүүлэлтэй байлаа гэж одоо нийтээр Джессика Симпсон ингээд нэрлэж байгаа. За Джессика Симпсон бол нэлийн хүнд бас замыг энэ хүртэл туулсан санаж байна. 109 кг хүртэл гаргалсан юм байна лээ. За тэгээд хамгийн гол нь Джессика Симпсон өөрийнхөө ингээ амьдралыг маш нээлттэй ярьцдаг юм байна л да. Номон дээр ном гаргаж ирсэн. Номон дээр 2017 оны Халлоуинаар өөрийнхөө хамгийн одоо хар өдөр гэж нэрлэдэг. За тэр өдрөө ерөөсөө ингэсэн гэж хүүхдүүдтэй байж одоо чи хүүхдүүдтэй шүү дээ тийм. Арх угаал сэргэж ирэнгүүтээ өргөжлүүлээд арх угаал ерөөс хүүхдүүдтэй ч хувцалж чадахгүй ерөөс ингэ битүү маш хүнд архины хамааралтай болсон байсан. За 109 кг болсон байсан. За ингээл бөөн юм болж хагаад одоо эргэн ирэлт хийгээд American Idol-д орж байгаа нь 15 жилийн дараа анх удаа эргээд тайзан дээр гарсан. За тайзан дээр гарах мөч нэг чухал байсан чинь бас нэг тэр нь төдийлэн тийм одоо амжилттай болоогүй гэл кринжлээд гэж ярьдаг да тийм. Кринжлээд байгаа юм байна. Джессика Симпсоны би одоо MTV-гийн тэр шоуг би үзчихсэн. Би ч одоо MTV чи хүн шүү дээ. MTV-гээр л өслөө гэдэг шиг. За яг одоо тэр чиний 17 онд ярьжсэн өөрийнх нь одоо зураг одоо нутггүй найруулж өгөх бах. Би ийм болчихлоо. Одоо би ингээ те архинд ингээ гүн нэвчээ орсон. Архинд биш дарсан гэсэн. Тэгэл ялгаагүй алкогол шүү дээ. Ийм болчлоо гэж зураг нь ороод одоо энэ үеэс хойш би ингээд архинаас татгалцсан гэдэг энэ зураг нэг сошиал дээр оруулаад сошиалыг нэг бүүн болгоод одоо тухайн үед хэрэг бит хоёр тренд үзчихсэн бол тренд дээр Джессика Симпсон орсон л ах. Одоо энэ хөчлөө шүү дээ. Одоо энэ баруун гарталт нагаа зураг бол үнэхээр би энэ хүний Джессика Симпсон хизээч харахгүй. Тийм ээ.
нүүр нь ингээд хавгнаад хөөцсөн тий бүр за ийм байсан. Тэр нэг клашаа тэр хоёрын чинь одоо юу чинь реалити шоу чи үнэхээр бүр үлгэрийн үлгэр цаашаа нөгөө ястаа хөгжөөдөг байсан юм шиг. залуу нь ингээд Джессикага газар хөрөхгүй. Дандаа тэрээстэй ёо. Би тэрний тэнд үзсэн жоохон хөвгт хоо гэж игээл заяа. Тийм байсан. Тэгээд тэр чинь ингээд оронгууд ингээд том дугуйн юм шаттай тийм хашууд байдаг штэ. Яг тийм том харшаад энэ хоёр чинь тэгээд тухайн реалити шоу чи одоогийн шиг тийм нөгөө ил цагаан шууд ингээ маргалддаг хэрэлдэг ч юм уу тийм юм байгаагүй. Магадгүй нөгөө зохиолын дагуу тэр хоёр хэрүүлэн камерын ардл болдог байсан баг. Нэг л тийм үлгэрийн шоу үздэг байсан. Энэ шоун дээр Джессика Симпсон бас нэг хил ам татуулсан юм билээ. Тэр нь одоо тунаа зогсыг реалити шоу дээр тунаа чинь нэрнгэсээ дахиа мөнгө асуугаад яваад байсан. Уг нь яг хожлохтой бол тунааг ингээд гадна ингээд тунаа зогсны гадуур нь энэ бол далайн дахиа гэд нэрлэлсэн юм байна л да. Айгу түгээмэл ашигладаг маш хамттай болохоор зүүрлээ далайн дахиа гэсэн чинь хин нь одоо Джессика Симпсоныг цаашлуулсан юм. Тунаа зогсч одоо дахиа гэд нэр дахиа мөнгө чин сэтгэлээсээ тунааг дахиа гэж боддгоор бас нэг хил ам татлуулж ирсэн мэлээ. Би нөгөө чамаас янз бүрийн асуугаад хүн ч олуулаад идэх шиг юм болох юм байна л. Ятхад өнөөдөр нөгөө аригууны сахал бүр ингээ анхааралтай болдог. Би бүр яриаруу нэг сахал руу болдог. Юу сахал вэ? Би ч сахалтай байлаа. За Джессика Симпсонд сонирхолтой бас нэг юм мэдээд олсон. За тухайн үедээс маш алдартай ноутбук гэдэг кино байдаг шүү дээ. За энэ одоо романтик кинонууд дондоо бол ноён оргил гэх юм уу? Супер романтик кинонд Джессика Симпсонд анх санал тавьж, Рэйчел Адамс түрүүлж санал тавьж ирсэн байна. За энэнд нь Джессика Симпсон тухайн үедээ энэ нүцгэн зураг авалттай хэсэгтэй маань би орохгүй гэж хэлжсэн байгаа. За тэгээд тэрнээс хойш энэ Джессика Симпсон чинь жинхэнэ нөө секс бэлэг тэмдэг гэдгээр алдартай болсон. Нэг Джон Майер гэдэг алдартай Дон Жон гэдэг юм да. Дуучин байгаа. За дуучин. За тэр чи одоо хин хинтэй ч одоо ирдэг байсан. Тэгээд Джессика Симпсоны талаар бас айгу эйгүү комент бичижсэн байлээ шүү дээ, тийм. Хэлжсэн байлээ. Манайх үзчихвэл энэ Мадре Мия гэдэг луурчныг бандаад өгөөрэй. Комент ч уншиж болох байл шүү. За, дэмжин ажиллагч гэж танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг таатаа мэдрэмж таадал дэмжин ажиллаж байна. За 1936 оноос эхлэлтэй таадал баарн шоколад нь Туркийн алдартай амтны брэнд бөгөөд гол орцсон дээд зэрэглэлийн ойн самар болон цэвэр шоколад тэгээд л болоо. Учир нь транс тоос өнгө оруулагч хадгалах бодис агуулгаагүй дээр дэлхийн ихний дөрөвд ордог дээд зэрэглэлийн ойн самартай шоколад юм. Таадал шоколад таны аманд ороод л уусна. Баяраарч энгийн өдрөөрч хүүхдүүдтэй чанартай амтдаг сонгоорой. Таадал шоколад утасны дугаар нь 7585 66 66 юм байна. 7585 66 66. За таадалтай баярлалаа. Яа энэ нөгөө найруулагч эндээс нэг балет зураг өгчлөө. Энэ одоо ноутбук киноны постэр гэдэг штэ нэг бороонд би нэгэ тэрвэрэд үзэж байгаа. Энэ дээр Джессика Симпсоны толгойг оруулчихж л тээ. Бурхан минь Рэйчел МакАдамс тоглосонд би баярлж байна яг үнэ хэлэхэд. Джессика Симпсоных нэг л одоо бас яахгүй юм боохгүй. Одоо нөгөө юу яд штэ нөгөө Hollywood Smile-тай тэгээ ингээд сурмуустай хүүхнүүд хөдөө очиод хөдөөний нэг ахуйд тоглохоор нэг ордгүй штэ. Тэрэн шиг санагдаад байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. Ямар ч Америкт ярил Джессика Симпсоны талаар л ярьж байгаа юм байна. За дараагийн мэдээлэл Каны кино наадам одоо үргэлжилж байгаа. Би өчтөр бодож байсан. Каны кино наадам үргэлжилж хахад яагаад тренд дээр ерөөсөө орж ирэхгүй байгаа юм болоо гэд. Тэгээ бүр эн чин тийм том наадам үргэлжилж байна. Бараг 14 хоног үргэлжилдэг наадмын тухай ядаж нэг кино ч юм уу те нэг жүжигчин ч юм уу улаан ёсны ёслолынх нь тухай яагаад орж ирэхгүй бит хоёроос ингээд хол зөрөөд байна гэсэн чинь магадгүй хагас бүтэн сэнээр орж ирсэн байх л та бит хоёр тэгээд зурцсан. За тэгсэн чинь өнөөдөр Дензел Вашингтон гэдэг нэр ороод ирсэн. Дензел Вашингтон яасан бэ гэсэн чинь одоо энэ Дензел Вашингтон чинь Холливуд тийм өнгөт арьстай жүжигчдийн замын одоо тахалж засаж өгсөн хүн гэдгээр алдартай. Тэгсэн чинь одоо 70 настай жүжигчин маань яг энэ 78 дахь удаагийн Канны кино наадамд Highest to Lowest гэдэг киногоор оролцож байгаа юм байна. За энэ улаан ёсны ёслолт алхах үеэр нэгэн папарацчинтай муудалцсан. Дензел Вашингтон. Тийм, Дензел Вашингтон. Ер нь ингээд нэг тийм цаанаасаа нэг тийм дүлгөөхөн, нэг тийм намун төрлийн vibe-тай юм шиг санагддаг хүн шүү дээ. Гэсэн чинь тэр папарацчинтай очиод ингээд нөгөө нэг болчи гэдэг байгаа байхгүй нэг тийм яг ингээд бие хилэмжтэй ингээд нэг орилж морлоод stop it гэдэг байгаа л нэг амны хилэмжээр уншигдаад байгаа. Тэгээ нөгөө ядхад нөгөө папарацчинаас буужгүй. Одоо яг найруулагч бичлэгийг өгж जैन те. Гарнаас нь ингээд зулхаагаад хэрэлдээд байгаа байхгүй цаанаас нь бүр татаад тэнгууд ингээд Дензел Вашингтон нилээ уурлаад ингээд гараа татаж аваад явж байгаа. За энэ нь бол ингээд тренд дээр орж ирсэн. За би тэг киноных нь ингээд үйл явдлуудыг одоо яг ямар киногоор дэвшиж байгаа юм бэ гэсэн чинь 1963 онд Японы алдарт найруулагч Акира Куросавагийн найруулсан High and Low гэж кино байдаг.
За. Энэ дээр болохоор нэг хүний мөн чанарыг нэг харуулсан нэг тийм кино юм байна л да. Тэр нь юу вэ гэхээр одоо за хоёлаа би ингээд үйл явдлыг хагаслаад яриа. Шинэхэн кино болохоор спойлер хийхгүйгээр Дензел Вашингтон маш шалтартай хөгжмийн продюсер. Өөр ингээд тулцсан ингээд хөрөнгө мөнгөнд хэдэн зуун сая доллараар хэмжигдсэн. За одоо шоу бизнесийн ертөнцийн хүлээн зөвшөөрөгдсөн. За ингээд эхнэр нь болохоор ингээд өнгөт арснуудын үйл хэрэгт одоо мөнгө төгрөг харамгүй зарцуулдаг сайн үйлсдэн буюу филантропист. За хүүхэд нь болохоор сакс сайн тоглодог энүүгээрээ алдартай. Ер нь ингээд супер гэрүүлж байгаа зү. Гэсэн чинь хүүхдийн барьцаалж Дензел Вашингтоны дүрээс одоо мөнгө нэх гэж хагаад жолоочхон хүүхдийг барьцаалцдаг. За энэ дээр ингээд нөгөө нэг юу сөргөлдөөн гарч ирэн зөрчил буюу Дензел Вашингтон тэгээ өөрийнх нь гэр бүл биш те хар илгийн тэр ингээд жолоочхон хүүхдийг аврахын төлөө барьцааны мөнгө төлөх үгүй юу? Өөрийнхөө карьерийг ингээд те сүрэлд оруулах үгүй юу? Тэгээ ийм л зөрчилдөөн буюу нөгөө хүний тэр дотоод сэтгэлийн зөрчлийг их гаргаж байгаа неон нуар төрлийн одоо гэмтэргийн триллер кино юм билэ. За. Тэгээд энэ киногоор оролцоод ер нь бол энэ кино нэлээд хүлээлт өндөртэй байсан цаашаа чихэм дуулгах төрлийн кино гэж бичигдсэн байлээ. Дензел Вашингтоны чинь нэг ийм үйл явдлыг мэдхүү. Одоо нэг Вакандаг мэдэн штэ. За. Wakanda Forever гэл нөгөө юутай эрүүс мөрөөстэй тийм Black Panther-тай. Black Panther-ын гол дүр тоглосон Chadwick Boseman гэдэг жүжигчин харамсалтай 2020 онд 25 төрийн улмаас одоо хорвоогоо орхисон. За тэгвэл Chadwick Boseman-ы нэг бичлэг байдаг. Одоо ч YouTube дээр байгаа. За. Тэр нь яадаг бичлэг вэ гэхээр ингээд Дензел Вашингтонд талархаад үг хэлж байгаа тэр бичлэгийг би ингээд хар хөндлөнгийн Монголд байгаа би ингээд уншиж сонсчоод уйлмар санагдчихсан байхгүй. Ягаад тэгэхээр өнөөдөр тэгээ ингээд Chadwick Boseman-ыг ингээд залуухан жүжигчийн явахт нь Дензел Вашингтон өөрөө ч мэдгүй заяа Оксфордын жүжигийн дугуулангийнхын зуны төлбөрийг нэрээ нууцлаа төлжсэн юм байна. Яагаад тэгэхээр нөгөө Британий авиаслаг ингээд одоо дараа үеийн жүжигчдийг дэмжиж Дензел Вашингтон өөрөөсөө мөнгө төлөө төлжсэн. Тухайн үе Chadwick Boseman юу гэж ярьжсэн бэ гэхээр өнөөдөр хэрвээ Дензел Вашингтон байгаагүй бол Black Panther байхгүй байх байсан юм аа. Wakanda байхгүй байх байсан юм аа гэл ингээл үс бостол хэлжсэн. Тэр бичлэгийг ингээд би бүр маш тод санаж байна л да. Тэгвэл Дензел Вашингтон гэсэн чинь ягаад ч юм толгой тэр шууд орж ирсэн. За ер нь бусдаас зам засч өгöd байгаа том одоо ийм лидер гэж манлайлагч гэж ярьдаг да. Том манлайлагч байгаад байна тийм. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл бүгдээрээ Японд очих юм байна. Энэ илгийн юм болж. Японд 100 мянган хайлттайгаар за хөдөө аж ахуйн болон ойжуулалт загсалчлалын сайд ЭТО гэдэг хайлт 100 мянган хайлттайгаар тэргүүлж байгаа. За тэгсэн чинь за энэ шинэ юу сайд юм бэлээ. За одоо хөдөө аж ахуй газар тариадын ер нь сайд гэсэн үг л дээ. Япон их онцгой улс шүү дээ. Япон өөрсдөө бүх будаагаа тарьдаг. Ууг нь бол дэлхийн зах зээл дээр 10 дахин хямдхан будаа Таиланд ч юм уу бусад улсууд нийлүүлээд байтал Япон протекционист бодлоготой буюу будаа импортлдог. Бодлогын чанартайгаар будаагаа өөрсдөө тарина гэж үздэг. Энэ нөө аюулгүй байдалтай холбоотой гэдэг. За тэгээ би судалсан чинь 1 кг будаа чинь ойролцоогоор 20 мянган төгрөг болох юм байна. За 5 кг будаа Японд бол 4628 йен гинэ. За энэ нь бол сүүлийн 1 жил 100% 2 дахин өсчихэд байгаа юм байна. Одоо жилийн өмнө бол 12 мянга ус бол одоо л 20 нэлээд гарan болсон. Төгрөгөөр бол 20 мянган төгрөг болсон. За ингээд ер нь японочууд нэг будааны асуудал дээр их эмзэг байгаад байгаа юм байна л да. Эмзэг байсан чинь ЭТО энэ 5 сарын 18-нд нэг юу арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Арга хэмжээнд дээр сурвалжлагчид мэдээж л нөгөө будааны үнийн асуудлыг гаргаж ирээл асуугаж ирсэн чи юу гэж хэлсэн бэхээр би яг үнийг хэлэхэд будаа ерөөс амьдралдаа худалдаж авч байгаагүй. За миний дэмжигч надад зөндөө их будаа гэдэг. Би бараг зарах байх гэж хэлсэн. Хөөдөө. Надад бараг зарах хэмжээний их будаа. Энд чинь сайд хүн шүү дээ. Тэгчихэд ард түмэн ингээд будааны өөний хэцүү байна. Амар үн тэнгэр татчихлаа гэсэн чинь. Би будаа авч байгаагүй. Намайг ч одоо намайг будаагаар ирсэн манай дэмжигч хангацдаг. Би бараг зарах уу гэж хэлж. Зөө хошигнох гэж оролцсон юм шиг. За тэр нь тэгээд өстө нүд гурав болоод бүү юм болж байгаа юм. Өөдөө ноцоод тэг өөрлөөс үлгэж аваад тэгээд эн чинь бас уучлалт гуйгаа тэгээд огцор гэж хаарддаг юм лээ. Би ямар ч гэсэн огцорхгүй. Уучлаарай гэхдээ гэл. Монголд болсон нэг үйл явдал санаанд ороод их тал хитэн төргөөдин гэдэг санаж байна. Харин тий, тэрэн шиг энэ хүн бол ерөөсө хид байдгийг мэдчихгүй. Би угаасаа манай дэмжигчд чи одоо нөгөө талаар
Энэ яагаад ингээ хилэн болоод байгаа гэхээр авилгал авж байгаа хэрэг болж тараад байгаа байхгүй юу? Эсрэг намынх нь та хинээс юм будаа авдیں۔ Тэрийг үннээ илчил гэл одоо шаардаад гэсэн. Тэгэл би ийм юм хийсэндээ уучлал гуйж ийна л гэж яваад байгаа юм шиг. Гууж ийна гэхдээ би огцрохгүй гэдэг. Наад чи надад цагаандаа гарах гэх юм уу да монголоор бол тий. За ийм асуудал Японоос хийлээд байгаа юм лээ. Хамтран ажиллагчаа танилцуулдаг юм. Манай нэвтрүүлэгтээ Your Life Simplified өрөөтэй Tapa хамтран ажиллаж байна. За Монголын стартап экосистемд шинэлэг шийдлээр хүчтүрэн гарч иржсэн Tapa компани дараагийн шинэ үйлчлэгээ танилцуулж байна. Тэгэхээр бид бүгдийн мэдгээр нислэг, аялал жуулчлал, зочд буудал захиалга, хотын төвөөр байрших, улбар өнгийн скутер, мопед, дугуй түрээстэй Tapa компани 2025 онд супер аппликейшн болохоор зорж байна. За Tapa такси үйлчлэгээ одоо нэвтрүүлсэн гэж байгаа тийм. Тапас такси үйлчлэгийн давуу тал нь хамгийн урд нар жолооч, зорчигч холбож өгч чадна. За багцын сонголтоос сонголтуудтай бүх төрлийн цахим төлбөрийн системтэй хэрэглэгчдэд тохирсон 5 тухтай шийдлүүдийг агуулснаар зорчих процессыг цаг хэмнэх зэрэг үйлчлэгийг найдвартай төвөггүй болгох юм байна. Тэгэхээр ерөнхийдөө такси дуудлагын үйлчлэгэнд шинэ одоо өрсөлдөгч гарч ирж байна шүү дээ тий. Тийм байна. За би Тапаг бол байнга хэрэгэлдэг. Ялангуяа скутер бол Тапагийн скутерыг бол байнга хэрэгэлдэг. Ер нь бол юуны програмчлалын хувьд бол их зэгцтэй, тухтай надад санагддаг Тапа. Тэгэхээр Тапаг одоо худалдаад авчвал зөвхөн ганц скутер байх байлаа таксигаас Тапагаар шийдэх боломжтой болж байгаа юм байна. Явандаа супер ап болно гэсэн зорилготой гэсэн супер ап гэдэг бол одоо яг хятадд бол WeChat гэж байдаг. Төлбөрөө, яриагаа бүгдийг нь бичээд бүх юмаа одоо хийдэг юм бүх төрлийн зүйл байдаг. Бүгд түүнийг супер ап гэж нэрлэдэг байгаа. Хэрэв Tapa супер ап болох гэж зорж байгаа бол татаад авч хад илүүдгүй одоо амьдралын бүх холбоотой асуудлуудыг шийдэж эхлэх юм байна. Та бол вагоны билет би нодон зун захиалсан Эрдэнтээс нааш ирэхэд тэгэхэд бол аюу хурдан маш одоо тийм чирэгдэлгүй асар хялбар байсан. За тэгсэн чинь одоо яг одоо жолоо бариа явж байгаа магадгүй те танд ингэж би зориулаад нэг юм хэлээ л да. Энэ юу гэхээр Tapa application Aba-тай хамтраад илүү олон хүнд хүрээд бүртгэлтэй жолооч нарынхаа шимтгэлийг 50%-аар хямдруулж байгаа юм байна. Тэгэхээр шинээр жолоочоор бүртгүүлэх юм бол мөн адил жолоочийн шимтгэлээ 50% хямдруулах юм байна. За тэгэхээр та бүхэн Tapa-га татаад авах хэрэгтэй. Тэгэхээр за харин утсаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Хамтран ажлыг бол 1844 бол залах юм байна. Жолоорчоор бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг 1844-44-өөс лавлаарай. Манай нэвтрүүлэгтээ Your Life Simplified дүрээтэй Tapa хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За энд ийм нэг коммент байна. Батбаяр Бата ингэсэн байна. Өмнөд Солонгост аялж байгаа Япон жуулчид их хэмжээгээр цагаан будаа авч байгаа сураг ажиг сонсогдож хөрхи Японч. Ер нь бол нэлийн хөгжсөн улс шүү дээ. Гэхдээ одоо энд тэнд очихдоо будаа авч буцаж хэрлэхгүй аялж явахдаа авч хараад байгаа юм байна тий. Чулуунбаатар усан дөржиг чи яа миний краш гэж дэнзэлхийг хэлсэн байна. За энэ ойрд харагдаагүй манай байнгын сонсогч байна. Би бүр өгүүлсэн шүү дээ. Энэ Касуэ юурэ хайччих гэд комент хийсэн байна. Хайчаад ирв. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл BBC-тэй холбоотой. За одоо энэ чинь BBC гэдэг чинь British Broadcasting Corporation гэдэг үг шүү дээ, тий. Британий одоо өргөн нэвтрүүлэх корпорац гэх юм уу? За тэгсэн чинь BBC-д одоо сүүлийн 25 жилийн турш ингээ босоо явсан Gary Lineker гэдэг хөтлөгч байдаг. За нэг ялангуяа чи өөрөө хөл бөмбөгийн тоглогч байсан. Тийм 99 оноос хойш яг Match of the Day буюу одоо өнөөдрийн тоглолт гэх юм өнөөдрийн хамгийн гол тоглолт гэх юм уу ийм нэвтрүүлэг хөтлөгч юм байна. Гэхдээ жаахан болдгоо. За болтгүй гэхээр нэг тийм хүүхэн шухны асуудал ч юм уу те ингээ архитарсны асуудал бол биш. Сошиал медиа дээр л үе янз бүрийн пост хийчихэд байдаг. Тэгээд энэ чинь өөрөө BBC-гийн бүтээгдэхүүн буюу BBC-гийн нүүр царай болохоор мэдээж тийм үү байгууллагынхаа одоо үнэт зүйл те одоо юу гэдэг редакцийн бодлогын хүрээнд ингэж пост хийх шаардлагатай гэсэн угаасаа мэдээж ингээ дотроо гэрээ байдаг байлгүй дээ. Тэгсэн чинь Gary Lineker яасан бэ гэсэн чинь Zionism гэж яг юу вэ гэдэг нэг бичлэг шеэрлсэн. Сошиал медиа дээр. За тэгсэн чинь тэр Zionism гэж юу вэ гэж ингээд тайлбарласан тэр 2-3 минутын бичлэг дээр нь еврейчүүдийг харахаар төлөөлүүлээ тайлбарлсан буюу одоо нөгөө антисемитик үзэл гаргацсан, еврей эсрэг үзэл гаргацсан ийм бичлэг байсан юм байна л да. За ингээд Gary Lineker удаа дараа BBC-гийн нэр хүндээ ингээд те шалан дээр арчлаа. За BBC-гийн ингээд те хөтлөгч Gary Lineker-аас болоод хөтлөгчдөд зориулсан бүр журам баталсан. Сошиал медиа дээр зэ ямар нэг юм постлохдоо редакцийн бодлого байгуулгын одоо тийм үү зорилго үнэт зүйлтэй ингээд нэг харшилдуулахгүй шиг те зөрчилдөхгүй шиг нэг тийм дагуулаад нэг навигац гэдэг нэг постлороо гэдэг тийм журам гаргасан чинь Gary тэрийн тоодгүй. За ингээд
би бүр ингээд сүүл рүү BBC-ийн одоо тий боссууд нь тий томчууд нь за энэ хүнийг явуулахгүй болохоо байла тий. Үнэхээр бидний хувьд үнэтэй хөтлөгч мөн Британд даяар нүнд хайртай гэхдээ удаа дараа тийм үү одоо бүр сүүл рүү ингээд еврей эсрэг үзлийг ингээд өөгшүүлсэн бичлэгийг энэ хүн шеэрлэн гэдэг чинь өөрөө байж болохгүй маа ёс суртахуунгүй маа гэдэг ийм одоо үнцэг гарч ирээд халагдсан. За тэгээ халагдах үедээ энэ би түрүү ингээд халагдсан юм бүр. Тий халагдаад BBC чи өөрөө бүр түрүү ингээд лайв яваад заяа лайв гэдэг чинь ингээд нөгөө тухайн ингээд те 9 цаг 30 минутанд гэрээсээ гарлаа машиндаа суулаа яг энэ үеэр Гари Лайкнер өөрийгөө те харамсаж байгаагаа илэрхийлдэг хэмжлэг нэг шууд под ингээд мэдээлэлд явдаг штэ түрүүн бүр нүүр хуудсан дээр нь лайв явжсэн Гари Лайкнертай холбоотой. За би тийг хайж үзтээ. За энэ BBC-ийн хамгийн өндөр цалинтай хөтлөгчдийн нэг гээд харна хэд авд юм бэ гэсэн чинь 2 сая фунт жилдээ авд юм байна. За энэ нь 9.5 Монгол мөнгө заяа тий 9.5 тэрбум. За 9.5 тэрбумд би бас 12 хувааж үзлээ заяа. Сардаа 790 сая төгрөг авч штэ энэ хүн. Ийм байтлаа те тэр BBC-ийнхаа журмыг зүгээр еврейчүүдийг хайн нэ. Дагаа мөрдчих болдгоо хорвоо яа. Итгэл үнэмшлийн асуудал. За еврейчүүд ер нь бол их тийм хүчтэй гэх юм уу чанга байж чадаад байгаа юм шиг зарагдаж байгаа. Ягаад гэхээр Kanye West-ийн бас асуудлыг сөхөж болно. За Kanye West бол 2 удаа еврей антисемитизм буюу еврейчүүдийн үзэн ядах үзлийг гаргасан. За эхний удаа нь бол нэлийн канселдуулаад том гэрээнүүд нь цуцлагдаад за дээгүүр бас нөлөөтэй байдаг гэсэн шүү дээ. За ингээд Kanye West уучлалтгүйсэн. Гэхдээ Kanye West бол гүмэн том эго тон шүү дээ. Гэхдээ уучлахгүйсэн гэдэг чинь бас еврейчүүд нэлийн хүчтэй байгааг харуулж байгаа. Сүүлд бол бүр галзуурсан шалтгаан магадгүй еврейчүүдэд дийлэхгүй болохоор тэрнтэйгээ эвдэрч чадахгүй одоо ингээд галзуурчгүй гэж бас зарим хүмүүс тайлбарлаад. Ягаад гэхээр яалтчгүй бизнесийн дэлхийн улс төрийн тавцанд энэ одоо еврейг одоо эрхийг хамгаалах хүчтэй нөлөө байгаад байгаа гэж ярьдаг те. За дараагийн сэдвээс яг энэ улсаас холдохгүйгээр нэг сонирхолтой сэдв өргөд дуусгая гэж бодлоо. Tesco Strawberries Warning гэдэг хальт 50,000 хальтаагаар Их Британдас тэргүүлж байна. За энэ гүзээлцэгнийг сануулж байна гэж одоо хэлээд байгаа боловч яг цаана нь бол гүзээлцэг нэг тийм муудсан ч юм уу хортой зүйл биш юм байна. За яагаад Tesco гэж одоо том сүлжээ дэлгүүр байдаг. Сүлжээ дэлгүүрт нь бол мэдээж хэрэг янз янзын жимс зардаг. Гэхдээ энэ жилийн гүзээлцэг нь үнэхээр онцгой юм Их Британд. За яагаад тийм гэсэн чинь энэ чинь 2 сар хүүтэн байжгаад 3 сар нэлээд тийм дулаахан болоод за ингээд өдөр нь уртцаад оройдоос ирхэн байгаад гэд ийм ерөнхий нөхцөл нь гүзээлцэгнүүдийг бүр энгийнээс хамаагүй том байх нөхцөл энэ жил бүрдсэн юм л да. За тэгээ энэ жилийн гүзээлцэгнүүд угийн том гүзээлцэг хийж байгаа. Тэрнээсээ гадна бүр авраг том болоод ороод ирсэн. Энэ хүний гар шиг хатах шиг юм том гүзээлцэг. Одоо киви жимстэй тэн зүг гүзээлцэг бол бид нэг түүхт нэг жижигэн юм гэдэг. Монгол гүзээлцэг бол үнэхээр жижиг юм байдаг. Tesco одоо дэлгүүрийн одоо дрангуун дээр байгаа гүзээлцэг хүн зөхөж алмаар гүзээлцэгнүүд байгаа юм. Одоо энэ манай нэрлэгч зургийг үзүүлэх байх. Тэгээ хүмүүс одоо энэ Tesco-гийн гүзээлцэг чинь ямар учиртай юм бэ гэд хүмүүсээс Британд даяараа хайгаад байгаа юм байна. За тэр нь би тэр хүмүүсийг аягүй сайн ойлгож байна. За гений мутацд орсон уу гэж мэгээд хайж байгаа болоо янз янзаар хайж байгаа. За ямар ч байсан одоо том жижигэр бол одоо хүний атгах шиг юм том гүзээлцэн гэхэр энэ жилийн гүзээлцэн энгийнээс 20 дахин 20% том ийм гүзээлцэнүүд зарагдаж байна. За энэ хүрээд манай өнөөдрийн hot topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай hot topics нэвтрүүлэгтээ ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Advobiotics probiotic хамтран ажиллаа. За мөн Eurolife Simplify дүрээтэй тап хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим дүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.